66.9 сая хүн амтай баруун Европын Франц улс нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг юм. 2000 оноос хойш Франц улсын ажлын 7 хоног 35 цагтай болжээ. Энэ нь дундаж Франц хүн өдөрт 7 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн үг гэжээ. Бүх нийтийн амралтын өдрүүдийг хасвал жилд дундаж Франц хүн 1473 цаг ажилладаг гэсэн тооцоо бий. Харин бүх нийтийн амралт арай багатай Америкийн нэгдсэн улсын дундаж иргэн жилд 1789 цаг ажилладаг бол Мексикт хөдөлмөр эрхлэгч дундаж хүн жилд 2228 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг байна. Гэвч дижитал технологиос үүдэн ажлын бус цагаар ажиллах үзэгдэлд амжирч улмаар тесрэлийн байдалтай байгаа хэмээн Францын эвслүүд маргаан дэгдээж 2017 оны 1-р сарын 1-ээс эхлэн шинэ хуулийг мөрдөж эхэлжээ. Уг хууль нь 50-аас дээш ажилтнтай компаниудад хамаарах бөгөөд хөдөлмөр эрхлэгчид ажлын цагаас бусад үед албаны шинжтэй захим шуудан зэрэгт хариу өгөхгүй байх боломж бүрджээ. Франц улсын хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр тус хууль нь иргэдийг ажил болон хувийн амьдралаа тэнцвэртэй зохицуулахад зориулагдсан гарч байгаа гэжээ. Зарим компаниудын хувьд аль хэдийн ажилтнуудаа ажлын бус цагаар цахим шуудан шалгахыг хориглосон бөгөөд хэд хэдэн фирмүүд шөнийн цагаар цахим шуудангийн системээ идэвхгүй төлөвт шилжүүлдэг болжээ.